За миний хувьд их хурлын гишүүний бүрэн эрхийнхээ өрөөнд зарчмын зөрүүтэй санал гаргаж энэ одоо хуулийн төслийг дагалдуулж тогтоолын төсөл гаргах зүйтэй юм уу гэж үзэж төсвийн болон байгаль орчин хүн сүлжээ чон байнгын орны хамтсан уралдаан дээр санал хураалгасан боловч дэмжигдээгүй. Гэхдээ би бас яагаад энэ зүйлийг гаргасан юм бэ гэдгээ нийт их хурлын гишүүдэд иргэдэд бол бас хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. Ер нь ард иргэдээч бодсон, аж ахуй нэгжээж бодсон хамгийн боломжит ийм шийдлийг бид нар гаргах ёстой шүү дээ. Тэгээ энэ санаачсан тогтоолын төсөл бол хэрвээ энэ одоо импортын татварыг эргэн сэргээд тогтоосноор дотооддоо магадгүй одоо өмнө үүсчихсэн ийм өгсөн хуульдаж монопол байдлаар үн нэмсэн тохиолдол үүсэх юм бол үндэсний статистикийн орооны гаргаж байгаа одоо 3-6 сарын дундаж дүнгээр үн нэмэгдэх юм бол дахин засгийн газраас одоо энэ гайлын импортын гурилын тэжээлийн албан татвар 15%, 5%-ийг эргэж одоо тэглэх энэ асуудлыг оруулж ирэх болцолтойгоор энэ одоо үндэсний үйлдвэрлэлүүдэд тарилжтай дэмжиж байгаа энэ бодлогыг дэмжих зүйтэй юм уу гэдэг ийм дундын хувьдвэрийг л үндсэндээ санал болгож оруулсан юм л да. Тэгээд ингэж одоо бас тэр үнэхээр одоо монопол байдалтай байгаа гэж үзээд байгаа, өгсөн хуульдад байгаа гэж үзээд байгаа гурилын үйлдвэрүүд байгаа бол энэ дээр Монгол төрийн гаргаж байгаа энэ шийдвэр бас нэгийг бодож хоёрыг тунгаах энэ одоо зүйл рүү чиглүүлэх ёстой гэж бодож л би энэ одоо төслийг санаачилсан. Тэгээ энийг бас уг үндсийн зөв ойлгуулахгүй бол энэ хүрээндээ ямар ач холбогдол гарах вэ гэхээр сая одоо салбарын сайдын хэлээд байгаа тэр зохицуултуудыг ингэж оруулж ирье. Хүнсний тухай хуулиараа засгийн газарт ер нь эрхийн нөгөөд тэгээд одоо маневр хийдэг, уян хатан ийм шийдвэр гаргадаг энэ боломжийг одоо шийдэж өгөхгүй улсын хурал дээр одоо ингээд эцсийн байдлаар хаагаад эсвэл нээгээд байгаа учраас болохгүй байна гэж ивэл энэ хүрээндээ энэ саналуудаа оруулж ирээд тэгээд дахин одоо парламентын түвшинд иргэдийн дунд ийм маргаа үүсэхгүйгээр Монголын төр юм бол энэ одоо стратегийн гэж нэрлэж байгаа энэ гурилынхаа үнийг зохицуулаад явах боломж туурах тусгаар одоо Монгол улсын хувьд Монголын төрд бол байх ёстой шүү дээ. Тэгээ энэ үднээсээ бол энэ саналыг хэлж байгаамаа. Тэгээд яагаад гурилын үн үндсэндээ нэмэгдээд байна гэхээр ингээд өнгөрсөн 21 оноос нэмэгдсэн ингээд их хурлын дараа танилцууллаа. Энэ эрэлт нийлүүлэлтийн хуулиараа зах зээл маань өөрөө зохицуулагдж байгаа шүү дээ. Эрэлт нийлүүлэлтийн хуулиараа. Эрэлт нь нэмэгдээд тэгээ нийлүүлэлт нь тодорхой хэмжээнд одоо тодорхой гурилын үйлдвэрүүд байгаад байвал энэ чинь хувийн хвшил чинь ашигын төлөө явж байгаа юм чинь ашигын хэмжээг нэмэгдүүлсэн гэдэг нь тэгээд энэ хян чадгалтаар тогтоогдсон юм шиг байлээ гэж би ойлгож байна. Хариу тийм биш бол энийг одоо эдгээр удагшууны хэлдгээр тэрийг одоо нэр төрийн сэргээх хэрэгтэй гурилын үйлдвэрүүдийн. Үнэхээр тэгэд тогтоогдож байгаа бол энийг одоо үнэхээр ийм байсан юм байна гэдгийг тогтоогоод ингээ Монголын төр штэй эн чинь ард түмнээс байгуулагдсан парламент. Тэгээ төр нь одоо ард түмнийхээ өмнө шийдвэрээ гаргаад ингээд тогтоол ер нь баталж гаргаад ингээ хугацаатай даалгавар өгөөд үн нэмэгдүүлэхгүй байх боломжийг засгийн газарт нь өөртөө даалгахад юу нь болохгүй байгаа юм бэ гэж би бол үзэж байгаа. Хоёр түмний зарчмын асуудал нь засгийн газар энэ хавраас эхлээд шийдвэр гаргаад ингээд аливаа төрлийн татвар одоо төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэж шийдвэр гаргасан гэж би ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр парламент энэ татвар нэмэх асуудлыг өнөөдөр энэ гайлын төрийг нэмэх асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлд тариаланчтай миний хувьд бол одоо тариалан бүхий бүс нутгийн одоо сонгогдсон гишүүний хувьд бол 100% дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талдаа ард иргэдэд бодсон ийм хамгийн одоо боломжит дундын шийдвэрийг гаргаж өгөх талаар одоо энэ дээр ямар одоо саналтай байгаа вэ? Засгийн газар энэ юу н одоо болох уу? Эсвэл ямар нэгэн өөр хүндрэл байна уу? Эсвэл өөр гарц гаргалгаа байна уу гэдгийг би асууя гэж бодож байна. Баярлалаа. За инquiry сайд хариулт өгье. Засгийн газар улсын хурлсан бодлогыг улсын хурлын баталсан төсвийн хүрээнд л хэрэгжүүлж байгаа. Үнэхээр гурил өөрөө нийгмийн маш одоо доктортой байдлыг хангах гол стратегийн бараа хүнс гэдэг нь тодорхой энэ хэлэлцүүлгээр улам тодорхой болж байна. Энд бид 26 оныхоо төсөвдөр энэ бодлогыг оруулж ирнэ. 25 оны төвшөнд бол үнийг доктортой барих нөөц хангалттай бүрдүүлж чадсан. Тэгэхээр 26 төсөвдөр бид нар Улаанбуудаа нөөц болон гурилын үний доктортой байдлыг хангах энэ бодлогыг бид нар оруулж ирнэ. Тэгжээж энэ асуудал цаашдаа явах ёстой байна гэдэг. Одоо бол нэгдүгээр энэ тэргуунд бол бид нар Улаанбуудаанд харилцааг одоо идэвхжүүлэх, эхлүүлэх, сэтэлжүүлэх юм заашгүй шаардлага байна. Нэгэнт Улаанбуудаанд тариалт өөр таримл руу шилжчихвэл технологийн, техникийн айхтар том өөрчлөлтүүд явдаг. Энийг эргүүлэх гэдэг өөрөө 4-5 жилийн эхнэр их цаг хугацаа шаардсан юм ажил болж хувирдаг. Тэгэхээр энэ нэг
яг эргэлтийн зэг дээр ирчихэд байгаа юм. Энэ байдлыг л онцгой анхаарах нь чухал байна да.